Сайн байцгаана уу? YouTube бичлэгийн маань үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За хүн бүрийн амьдралын чанарыг дэвшлүүлэх юмсан үүнд ингээд өөрийн оруулж байгаа хувь нэмрээ жоохон ч гэсэн хувь нэмэр болчих юмсан хүн бүрд мэдлэг олгоод урьдчилан сэргийлэх болоод ирээдүйд чиглэсэн ийм одоо анагаах ухааны чиглэлээр та бүхэнд бас мэдлэг олгочих юмсан гэж хийж байгаа YouTube хуудсыг маань дагж байгаа та бүхэндээ баярлалаа. За өнөөдрийн би YouTube-ээрээ энэ хүний live post буюу тэгш биеийг бүтээхэд ямар чухал ач холбогдолтой байдгийг одоо тэгш биегүү байх юм бол би чинь мөрөө байх юм бол ямар өвчнүүд эмгэгүүд үүсдгийг үүнийг яаж засах вэ гэдэг талаар ярилцъя. За ерөөсөө хүний амьдрал чинь төрхөөсөө одоо нас барах хүртлээр ийм хугацаанд явж байгаа боловч энд ингээд одоо нэг ийм мөрөө үүсгээд одоо тодорхой насанд оргил үе дээрээ ирээ тэгээ 100хан ингээд доошоо бууж байгаа ийм одоо мөрийг үүсгэж байгаа шүү дээ. Гэтэл энэ мөрийг үүсгэж байгаа явцад хүн тодорхой байрлал дээр байнгын одоо биеэ илүү их байрлуулж идэг байх нэ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн одоо ажил хийгээ сурлаа, тэг хичээлээ, хоол унд идэх энэ бүх явцдаа энэ амьдралын нийт хугацааныхаа тодорхой хугацааг тодорхой байрлал дээр бие байрлуулж идэг байна. За энийг бол амьдралын поз гэж нэрлэж байгаа. За амьдралын поз нь ямар байхаас шалтгаалаад тэр хүн эрүүл байх уу, урт наслах уу, амжилтанд хүрэх үү, бусдын итгэл найдварыг одоо хүлээдэг хүн болох уу, мөн одоо та удирдагч болох уу гэдгийг бүгдийг тодорхойлж гинэ гэдгийг энэ тэгшүүрийн судлалын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар гаргацсан байгаа байхгүй юу. Тэгээд энийг ингээд үзсэн чинь ерөөсөө ингээд дэлхийг хөдлөсөн дэлхийн удирдагчид за том одоо гүрнүүдийн удирдагчдыг ч одоо та бүхэн ингээд харж байгаа бах. Тэр дунд ингэж бүхтэр халбах шиг биетэй хүн ер нь байдгүй. За ер нь бол нийтийг удирдах гэж байгаа хүн бол тарих маш сайн ажилдаг байх хэрэгтэй. Тарих ажилдаг байхын тулд энэ уушиг бүрэн амьсгалаа аваад шин тэжээлд бүрэн яваад мөр тэгш хоошо цэх тий ингэж байж тархинд ирж байгаа цусан хангамжийг сайжруулдаг учраас хүний одоо амьдралын чанарт онцгой нөлөө үзүүлдэг юм хүний биеийн байрлал юм байна гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой байрлал дээр хүн бол өөрийгөө ингээ барьчаар зарим хүн бол одоо бүхийгөөд ингээ барьцдаг байнга бүгтээд суудаг. Тэгээд орон дээр хөвтгтээ нэг ийм дэрлээд ингээд бас нэг хагас суугаа байдалтай байнгыг нурууны доод хэсэг дээр ачаалал өгдөг ийм байрлалтайгаар амьдралын дийлэнх цагийг өнгөрөөж байгаа учраас хүмүүс үүнээс шалтгаалсан тэгшхэн алдагдлын ийм асуудалтай болдгоо. Тэгэхээр энэ тэгшхэн алдагдлын энэ асуудал биеийн тодорхой байрлалд удаан барьж байгаа зүйлүүд бол нэлээд хэдэн асуудлыг бол үүсгдэг. Энэ бол зөвхөн гоо сайхнаар бол хэмжигддэггүй юм аа. Хүмүүс нүүр нь ингээд хоёр тал нь ийм зөрүүтэй тэгшхэн алдагдчихлаа гэж үздэг. Гэтэл гэж үздэг биш. Ер нь алдагдсан ирдэг маш их алдагдaltaй байдаг. Гэхдээ үүнээс гадна бие нь маш их зөрүүтэй байдаг юм аа. Тэгэхээр энэ ерөөсөө тэгшхимийн асуудал чинь зөвхөн гоо сайхны асуудлаар зогсохгүй олон төрлийн өвчин, зовирын үндэс болж идэг байгаа. За ялангуяа одоо яс, үе, булчин, мэдрэлийн системд жигд бус ачаалал өгдөг учраас зөндөө олон эвдэрлийг зугуухан хүний биед ингээд үүсгэж явдаг учраас хүн өөрөө тэрийг үүсэж байгаагаа мэдэхгүй тодорхой хугацаа өнгөрсний дараа өөрийнхөө бие онцгой эвдэрсэн байгаа энэ тэнд өвдөж байгаа өвдөлтүүлээсээ болоод хөөе би яагаад ийм болчихвоо гэдэг ийм асуулт тулгардаг байхгүй. Тэгэхээр одоо эндээс бол үүсдэг хид хідэн ийм одоо биеийн өвчлөлүүдийг системээр одоо авч үзэх юм бол нуруу тулгуур эрхтний өвчлөлүүдийг үүсгдэг одоо хүний бие мөрий одоо суугаал дандаа ингэж суудаг, дандаа нэг тал руугаа компьютер харж суудаг, ингэж бүгтээд суудаг, эсвэл ингээд бичиж ингээ хажуу талаараа харж суудаг тий. За тэгээд одоо нэг талаараа харж хэвтдэг, нэг талаараа жажилдаг гэл энэ бүх юмуд чинь юу үүсэх вэ гэхээр нэгдүгээр нуруу толгуур эрхтний өвчлөлүүдийг үүсгэдэг. За хоёрт юу үүсгэдэг юм бэ гэхээр булчин үе мөчний өвдөлтүүдийг бий болгож идэг. За гуравдугаарт нь мэдрэлийн гаралтай шинж тэмдгүүд мэдрэлийн гаралтай өвдөлтүүдийг ингээд үүсгэж идэг бол дөрөвдүгээрт нь
дотор эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг байх нь дөрөвдүгээр асуудал нь. За 5 дугаарт нь болохоор доод мөчтийн судсуудад ачаалал үүсгдэг. Ийм болвол 6 дугаарт нь ерөнхий биеийн асуудлуудыг үүсгэдэг гэсэн ийм олон сөрөг нөлөөг хүний тэгш бус бие үүсгэж байдаг нөлөөтэй. За тэгэхээр тулгуур эрхтэн систем нуруунд үүсч байдаг асуудлууд нь юу гэдэг гэхээр нуруу нь хажуу тийшээ ингэ долгиотсон ийм мөрий болох те. За энийг бол сколиоз гэж нэрлэж байгаа. Ийм нуруу бол ингэсэн ийм могоо шиг мөрий болох, хоёрдугаарт нь бөхтөр болох. За энийг болохоор гипоз гэж нэрлэдэг байгаа. Эмнэлгийн хэллэг нь гипоз. Тэгэхээр ерөнхийдөө ингэж овоолсон ийм байрлалтай бөхтөр болох. Гуравдугаарт нь лордоз гэж хэлж байгаа. Энэ нь болохоор хүний хүзүү нуруучин ийм тодорхой байрлалтай эс хэлбэрийн ийм байрлалтай хэдэн градусын эргэлттэй байх уу гэдг нь бүгд ингээд заалттай байж идэг байхгүй. Тэгэхээр энэ заалтаар ингээд аваад үзэх юм бол хүн болохоор хит тэгш ийм нуруу эсвэл хит хотгор ийм нуруу үүсгдэг. За тэгээд нөгөө дискнүүд чи хоорондоо бие биенийгээ шахаад завсраарах зөөлөн эдийн шахаж гаргадаг, хавчдаг, өвдөлтүүд өгдөг ийм асуудлуудыг үүсгдэг байна. Тэгэхээр энэ нуруу нугас тулгуур эрхтэнд үүсэж байгаа асуудлууд дийлэнхтэй хүмүүс удаан хугацаагаар суух, нэг талдаа ачаалал авах, хөлний уртын зүрүүгээс бие нь ингээ мөрий болцсон учраас догонцож явсараад үүсдэг гэж байгаа боловч хөлний урт огноос эхэлж үүсдэггүй таазны дээр дор байрлал эргэлт ингэж нэг сэнсэрцэн юм шиг ийм байрлалаас эдгээрүүд үүсдэг байна. За хоёрдугаарт нь булчин үе мөчний өвдөлтөд үүсэж байгаа. За хүзүү, мөр за тэгээд нуруу байнга чилэх. Энэ нь болохоор дандаа буруу байрал дээр байж байгаа учраас хүнд илүү их ачаалал өгдөг. Энэ ачааллаасаа болоод хүн байнгын чилэлттэй, хуян хөөрөөстэй, хүзүү чилээстэй, өвдөөстэй ийм асуудлууд үүсдэг байна. За тэгээ нөгөөх нь болохоор ерөөсөө хүний биеийн нэг тал нь чангарчдаг. Маш хатуу, чанга, юутай тэгээд нурууг ингээ харахаар нэг нь ингээ давуур булчинтай ингээд дандаа нэг тал нь өвдөж байдаг ийм шинж тэмдгүүд үйлж яадаг болвол за өвдөг ташаа, шагаа энэ дандаа ачаалал өгснөөс болоод бүгдээрээ нэг талыг барьсан нэг талын өвддөг, нэг талын ташаа, суудлын мэдрэл дагсан өвдөлтүүд өвддөг. За тэгээд шагаан үеэр ингээд өвддөг ийм өвдөлтүүдийг үүсгдэг байна. За тэгвэл мэдрэлийн гаралтай өвдөлтүүдийг бас буруу суусан энэ амьдралын позо буюу лайф позо байнга буруу байрлалд аваад ингээд байгаад байгаа учраас энэ юунууд нь хүнд нөлөөлж байгаа нөлөөллүүд нь болоод ирж байгаа. Гэтэл энэ нуруу тулгуур эрхтнүүд ингэж нурууны завсраар явж байгаа дискээ шахаад, мэдрэлээ шахаад ирэхээр энэ мэдрэл дагсан, мэдрэлийн шинж тэмдгүүд илэрдэг. За эндээс ямар юм байна вэ гэхээр гар хөл батаарах, жиргэнэх. Хүмүүс бол ингээд миний 2 уруу ингээд батараад байна. Гарны үе батараад байна. Өрөөсөн гар ингээд хэцүү болоод байна. Даагдахгүй байна. За мэдрэлийн дарагдал үүсээд энэ өвдөлт дамжиж энэ тэнд ингэж өвдөөд байдаг тий. За ингээл ерөөсөө миний үе мөч өвдөд байгаа гэсэн боловч дандаа мэдрэлийн судлууд дагсан ийм өвдөлтүүдийг мэдрээд байдаг. За тэгээд энэний дараа бол хүмүүс дийлэнхтэй тохиолддог байнга толгой өвддөг. Толгой байнга таллаж өвддөг. Толгой ерөөсөө байс хийвэл дүүрчээдэг, цэлмэг биш байна. Байнга дүүрээд байна гэдэг асуудлууд бол дандаа энэ толгоор урьж байгаа цусан хангамжуудын алдагдлаас болж үүсэж байгаа асуудлууд юм аа. За үүний дараа нэг дотоод эрхтний асуудлууд байнга үүсэж яадаг. За энэ дээр юу авах вэ? Хүний ерөөсөө нөгөө ингэж явсаар байгаад чэйшний хэлбэр нь өөрчлөгдөөд хавирганы доод нум ингэж гадагшаад хилэгдээд тэгээд бие доош нь дарж ингэж ирдэг учраас уушиг тэлэгдэх процессыг маш муу болгодог. Тэгэхээр уушиг тэлэгдэх процесс муу болоод ирэхээр хүн дандаа дутуу амьсгал авдаг. Тэгээд хизээч гидсээ хөдлөгдөх учраас гидсэндээ ийм том гидстэй хийлцсэн юм шиг ингээд тогоо хөмөрцөн юм шиг ингээд ерөөсөө гидсэнд турдаггүй ийм асуудлууд байгаад байгаа. За энэ асуудлууд болохоор ерөөсөө биеийн байрлалаас ч болж үүсдэг юм шүү гэдгийг бас хэлмээр байна. За хоёрдугаарт нь бол хоол боловсруулах
эргэтэн системүүд шахагдаж ирдэг. Ягаад тэгэхээр ингээд нөгөө шулуухан байгаад энэ дамжуулалтаа хийгээд ингээд явах хэвээр юмыг дээрээс нь ингээд дараад удаан суучгаар хүний урсгал боогдоод хоол боловсруулах системүүд алдагддаг учраас гэдэс дүүрэх, өтгөн хатах, одоо бүдүүн гэдэсний нэг ханлууга хоригдлол үүсгээд уутанцар үүсэх гэх мэт ийм асуудлууд үүсдэг. За та бүхэн ингээд сайн мэдж байгаа нэг зүйл нь болохоор ингээд цэцэг усалдаг шаланхыг ингээд усалж яхад сайхан ус гарч яснаа дундаа ганцхан нугалчгаар л нөгөө шаланг чинь усаа гаргахаа болждаг штэ. Тэгэхээр цэцэг усалж чадахгүй болдогтой адилхан. Гэтэл таны гидсэн дотор бол нарийн гэдэс, бүдүүн гэдэс гэдэг ингээд битүү шаланкууд байгаа гэж та төсөөлөд үзээрэй. Тэгэхээр тэр шаланкуудаа зай өгөхгүй бүхийгөө ингээд хид хид нуглаа суучаар таны ингээд нарийн бүдүүн гэдэснүүд чи бүгдээрээ ингээд дарагдал үүсчихэж байгаа учраас хэвийн үйл ажиллагаа явж чадахгүй болно гэсэн үг. Үүнээс шалтгаалаад дараачийн хүндрэлүүд үүсээд байдаг. За тэгэл ерөөсөө бүдүүн гэдсэн сунсан, хүүдэрсэн, тэгээд энэ өтгөнөө нэг газар руу аваачиж нөөцлөөд байдаг гэд ходоод нь сунцсан. Одоо ер нь бол шин тэжээлийн дутагдaltaй хүнд ходоод сундаг байхгүй. Яагаад тэгэхээр бие нэмж юм аа юм чи хүрхгүй байх гэдэг дохиог байн өгөөд байдаг учраас хүн илүү их юм идмээр байдаг, тасралтгүй идмээр байдаг. Ийм шинж тэмдэг рүү ордог. Тэгэхээр энэ бол ходоодыг сунгах ийм нөлөө өгч байдаг. Тэгээд дээрээс нь дараа суучгаар энэ ходоод маань доотлын эргэтнүүдээ дараад явчихнаа гэсэн үг байхгүй. За үүний дараа бол энэ бие хураад суух, дандаа атийсан, энэ тэнд өвдөлтөөсөө болоод байнгын бие хураадаг асуудлууд нь цусны эргэлтүүдийг тэр чигээр нь сааруулж ядгаа. Цусны эргэлт саарна гэдэг маань эд эргэтэнд очиж байгаа тэжээл байнга дутагддаг болно гэсэн үг байхгүй. За тэрний дараагаар ямар асуудал үүсэх вэ гэхээр доод мөчтийн асуудлууд үүснэ. Доод мөчтийн асуудлууд юу гэхээр ерөөсөө хавтгай тавхай. Энэ дандаа суудал, хөлийн байрлал, алхаж байгаа байдал, дээр доор тавилттай ингээд хүмүүс бол уртог нь хөлтэй юм шиг болцсон догонцоо л ингээд явж идэг байхгүй. Тэгээ энийг мэддэггүй. За тэгээд энээсээ болоод доод мөчтийн асуудлууд нь өвдөх дотгошоо, гадагшаа эргэх, ингээд нэг майг болцсон юм шиг болох. За тэгээд булчингийн алдагдлаас болоод ингээд таа зурагшаа төрөөд хөндийн төв өөрчлөгдөх тий. За тэгээд хавтгай тавхайтай болох, хөлийн урт зүрх гэдэг ингээд ийм асуудлууд үүсдэг учраас хүмүүс байнгын одоо ийм нэг өрөөсөн хөлний хит ачааллаас болсон өвдөлтүүдийг мэдэрч ирнэ гэсэн үг байхгүй. За ингээд биеийн тэгшхэм алдагдаад ирэхээр ийм тухайлсан газруудад ийм асуудал үүсгэж байгаа мөртлөө ерөнхий биед ямар асуудал үүсгэж юм бэ гэхээр ядаргаа ерөөсөө амархан ядраад байдаг. Тэр нь сайн хурдан арилдаггүй. Хоёрдугаарт нь биеийн тэнцвэр муудчих гэдэг. Биеийн тэнцвэр муудаж байгаа хүмүүс болохоор ерөөсөө нөгөө амархан юмд унчих гад явгнаас унж бэртчих гээд ингээд байдаг. За тэгээд гуравдугаарт нь амьсгал их гүйхэн болно. Хүмүүсийг ингээд амьсгалуудад уртаар амьсгаа аваарай гэхээр хүмүүс болохоор гэж ингээд амьсгалах. Эсвэл зөвхөн чээжээ өргөж ингэж амьсгалаад байдаг. Гэдэс ерөөсөө оролцдоггүй ийм амьсгалтай болдог. За дөрөвдүгээрт нь бол гүйцэтгэл маш муу болно. Гүйцэтгэл муу болно гэдэг чинь спортын тухайд, ажил хөдөлмөр эрхлэлтийн тухайд та одоо ингээд нөгөө таны ажил хөдөлмөрийн одоо үзүүлэлтүүд чинь гүйцэж чадхаа болдог байхгүй юу? Яагаад тэгэхээр та байнгын нэг талд таталтаатай, хөшөөтэй, дээр дор байрлалтай, эд эрхтэн хэвийн бус ажиллагаатай, толгой өвдөлттэй, хүзүү хөшөөтэй, за тэгээд өвдөөстэй ийм байхад хүн онц сайнаар ажиллаа хийж чадах уу? Тэгэхээр ийм асуудлуудыг үүсгдэг учраас хүн бол ерөөсөө байнгын зовиортой тэгээд ийм нөгөө би одоо нас ингээд байна гэж ингэж ярьдаг. Гэтэл настай хүмүүс болгон ийм байдгүй. Тэгэхээр энэ асуудлууд бол таны урт хугацаанд маш олон өвчний үүсгэрүүд болдго юм аа гэдгийг бас энд хэлж өгье гэж бодож байна. За тэгвэл эдгээр нь яагаад үүсдэг юм бэ гэдэг ингээд асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад үүсдэг юм гэхээр урт хугацаанд буруу суудаг. Компьютерт өөрийгөө тааруулж суудаг. За тэгэл компьютераа нэг ширээнийхээ булан тавьчаа дандаа мошгирч суудаг тий. За нэг одоо мөрөн дээрээ байнгын цүнхээ үрдэг, ачааллаа авдаг, нэг гартаа байнга юмаа өргөдөг. За нэг талдаараа байнга унддаг одоо тий. За ер нь бол дээшээ харж унтаад ингээд 5 уршиг хэлбэр гаргаад
хөлний хооронд мөрний хэмжээний зайтай ингэж унтах бол хэвийн ингээд унталт авахгүй гэтэл хүмүүс маш их хүний ийм буруу зөвлөгөөнүүдийг дагдаг. Баруун талаараа унтаараа тэхгүй бол тгий шүү, зүүн талаараа унтаараа тэхгүй бол тгий шүү гэл нэг дандаа ийм одоо зөвлөгөөнүүдээс болоод хүн зөвж унтаж чадхаа болцсон. За тэгээд маш өндөр дэрэн дээр унтдаг. Тэгэхээр дандаа нурууны доод хэсэг ачаалал авдаг учраас байнгын өвдөлттэй болно гэсэн үг байхгүй юу? За тэгээд ерөөсөө спортын буруу ачаалал авдаг. Дандаа нэг талаараа тоглодог, тоглолтуудыг сонгодог. Жишээлх юм бол гольф. Одоо дандаа нэг талаараа ингэж хардаг, нурууны гол дискээр эргүүлдэг ийм ачаалал авдаг. Нэг талаараа одоо зээрэнцэг шиддэг, нэг талаараа биеэ хэргэлдэг ийм спортууд. За жирэмслэлтийн үе болоод илүүдэлжингийн асуудлууд. За эрэгтэйчүүд бол илүүдэлжингээсээ болоод бие маш их эвдэрдэг. Тэгээ энийг нэг тоодгүй эмэгтэй хүн бол хүүхэд тээх үед, за жирэмсэн байх үед бие маш их эвдэрнэ. Хоёрдугаарт нь хүүхдээ гараад ирэхээр нэг талдаа харж хөхүүлэх, нэг талын ташаан дээрээ байнга суулгах, нэг тал руугаа дандаа харж хөхүүлэх гэх мэтэр энийг бол эвдэлтгээ. За тэгээ хөдөлгөөний дутагдал. Хөдөлгөөнөө зөв авч чаддгүй, хөдөлгөөний ачааллуудаа бууруулдаг. За хөдөлгөөний хурд хүчийгээ бол нөгөө зөв тохируулж чаддаггүй учраас энэ одоо асуудлууд үүсдэг байх нэ. За тэгвэл одоо хүмүүс тасралтгүй ядсах вэ гэдэг асуудал бол үүснэ. Тэгэхээр энэ засах одоо асуудал бол хүний биеийн гол одоо тэр тулгуур эрхтнүүд нь зөв байрлалд очих нэгдүгээр маш чухал байдаг. Хоёрдугаарт энийгээ дагаад булчингууд зөв байрлалтай болдог. Тэгэл хүмүүс ерөөсөй байнга бомб тавиулаад, байнга массаждуулаад, байнга энэ тэндээс нь одоо ингээл ачаалал өгвөл тухайн үедээ ингээл тавигдж байгаа юм шиг боловч энэ та ерөнхийдөө бие мөрий хазгай нэг талын ачаалал ихтэй ийм байгаа учраас энэ бүрэн засагддаггүй маа. Тэгэхээр энийг зөв онцлох айгуу чухал байдаг. Тэгэхээр онцлогоон дээр бол ингээд нөгөө MRI байна уу, одоо нурууны CT зураг авахгүйхээр нэг юм дээр хөвтөж байгаа авахгүйхээр таны нурууны скелет эднэр гарахтаа айгуу муу байдаг байхгүй юу? Ер нь бол багасаж гарна. Тэгээ бүтэн гардггүй, хооронд нь угсрах, эсвэл бүтэн биеэрээ гардггүй, хөлний уртог нь байгаа чинь ерөөсөө ийм багжийн шинжилгээнд дээр гардггүй маа. Тэгэхээр энийг ингээд онцлдог арга байгаа. За манай эмнэлгийн одоо бид нар бол ингээд нөгөө юуны зайсангийн лабораторийн буудал гэж байгаа шүү дээ. Нөгөө хөдөө аж ахуйн лабораторийн буудал гэж байгаа. Хөдөө аж ахуйн лабораторийн буудал дээр буугаал яг өөдөөс харсан Chamzon Live Beauty Med гэдэг эмнэлэг байгаа. Тэрний хоёр давхарт биеийн тэгш хэмийг оншилдог тусгай аппарат байдаг. Энэ ямар ч зовох юм байхгүй, ямар нэгэн хортой, туяа, цацраг элемент юу ч байхгүй. Таны үе мөчний далайц чи ямар байгаа юм? Ямар булчингаа та хэрэглээд зарим нь ерөөсөө хэрэглэдэггүй, юу ч нь хөгжөөд юу ч хөгжихгүй байгаа юм. Арга яс чинь ямар байралтай байгаа юм гэдгийг чинь бүтнээр нь ингээ гаргаад ирэхээр та ууг нь хэдэн сантиметр болох болцоотой юм бэ? Одоо энээсээ та хэдтэй нь яваад байгаа юм. Ирээдүйд та ямар одоо биеийн хэлбэртэй болоод ямар галбиртай болоод юу үүсгэх гээд байгаа юм гэдгийг чинь бүгдийг ингээд тооцоо гаргаад ирдэг, тодорхойлдог аппарат байгаа. Тэгээ энэ дээр гаргаад ирэхээр та эмчлүүлэхэд эмчилгээний ач холбогдол чи өндөр, дасгал хийхэд дасгалын чи ач холбогдолыг өндөр болгодог. Яагаад тэгэхээр та ашиглаагүй булчингоо тодорхойлоод гаргаад ирдэг учраас баруун талдаа 30 хийгээд зүүн талдаа 30 хийх юм бол энэ хоёр яг адилхан л байгаад байна. Тэгвэл баруун талдаа 20 хийгээд зүүн талдаа 40 хийх юм уу? Тэ дасгалаа. За энэ ажилтгүй байгаа булчин ямар дасгал хийх юм бэ гэдэг чинь бүгд QR-аар кодоор гаргана. Аль булчинг суллаад алийг чангалах вэ гэдэг дасгалууд чинь бүгдээрингийн QR кодоор гаргачихсан байдаг юм аа. Тэгэхээр энэ бол ингээд та бүхэнд онцлуулаад ямар арга хэмжээ авах вэ? Ямар дасгал хөдөлгөөн хийх вэ? Хэдийн тоотой хийх юм гэдгийг чинь бүгдийг заагаад өгсөн ийм шинжилгээ байгаа. За тэгээд энд ингээд үзүүлэх юм бол танд ингээд маш ач холбогдолтой зүү тавихад аль талдаа зүү тавих вэ? Аль талдаа шавар тавих вэ? Массаж хийхдээ энэ чинь яаж массажлах ингээд сэргээн засахын ач холбогдол нь шал өөр түвшинд явдаг. Үр дүнгээ хүн онцлуулсан хүн таамгаар одоо эмчлүүлж байгаа хүн хоёрын үр нөлөө маш өөр байдаг шүү гэдгийг хэлье. Тэр жишээлх юм бол ингээд хүүхэд ингээд ийм дали болчдөг. Тэгээд зөв суугаараа гэдэг боловч хэрхэн зөв суух, хэрхэн зөв унтахыг хүүхдэд зааж өгдөг учраас хүүхэд яаж сууж яаж унцахаа мэддэггүй ийм дали байхад буцаагаад ингээд тэгшхэн болгоод засах боломжтой болдог байхгүй? Боломжтой болдог. За тэгэхээр ерөөсөө хүнийг одоо эвдэрч болсон юм чинь засаж болдог. Шүд орсгоо ургаж болохыг засаж болдог бол танд
одоо бие чинь нэвтэрсэн болвол буцаага засах боломжийг олгож өгдгөрөө давуу талтай тэгээ бид нар бол байнгын одоо бүтэн биеэр нь Chamzon Life PT Med гэдэг утга нь амьдралгоо үзэсгэлэнгийн эмнэлэг байхгүй. Тэгэхээр бүтэн биеэр нь яаж зөв урсгалтай, зөв одоо үйл ажиллагаагийн сэргээгээд бүтэн бие чинь ачааллаа зөв хуваарлаад эрүүл залуу үзэсгэлэнтэй болгох вэ гэдэг ийм эмчилгээнүүдийг хийж байгаа шүү гэдгийг бас энэ дашранд хэлье. Өнөөдөр YouTube бичлэгтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. За ингээд үргэлж сайн сайхныг илэрхийлж, эрүүл мэндэд мэдлэг олж авахар зориод YouTube хуудастай минь хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн бичлэгээ үгээр өндөрлөе. Дараагийн бичлэгээр иргэн уулзъя.